Оюунлаг, мэдлэг боловсролтой залуусаараа Говьалтай аймаг алдартай. Засагдхааны хогд төвүүд боловсролын төвшнгөөрөө хэдийнээс улсдаа тэргүүлж ирсэн ч 1990-ад оноос хойш эзэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр бусад 21 аймгийн дунджаас хойгуурт бичигдэх болсон нь Говьалтай аймаг боловсролын салбартаа анхаарах цаг болсныг харуулж байлаа. Энэ чүүднээс аймгийнхаа ирээдүйн хөгжлийг тодорхойлох, хүүхэд залуучуудынхаа хичээл сургалтын төвшинг сайжруулахаар аймгийн засаг дарга Амгаланбаатарын санаачлагаар боловсролын төвшинг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, урамшууллын тогтолцоог бий болгосон нь амжилттай хэрэгжиж байна. За яг өнөөдөр Говьалтай аймгийн боловсрол яг ямар байгаа юм? Суур буюу 1-5 дугаар ангийнхаа төвшинг тогтооход. 1-р анги нь ямар байгаа? 2-р анги нь ямар байгаа? Энэ төвшингөө тогтоочих юм бол за энэ дээр чи анализ дүгнэлт хийгээд цаашдах ингээд арга замаа тодорхойлно гэсэн. Ингээ бид нар Говьалтай аймгийнхаа одоо 5 дугаар анги буюу бага анги төгсөж байгаа бүх хүүхдүүдээс нийтдээ 42 бүлгийн 933 хүүхдээс шалгалт авсан. За энэ шалгалт авахдаа энэний өмнө бол одоо өдөртөмж гаргаад за хамгийн сайн одоо ангийнх нь хүүхдүүд жигд сайн сургаж байгаа. Ангийнхын хүүхдүүдэд жигд сайн анхаарч байгаа багшийг 5 сая төгрөгөөр шагнана. 1-р байртаа орсон багшийг. 2-д орсныг 4, за 3-д орсныг 3 сая төгрөгөөр шагнана. Багш нараа сайн идэвхжүүлж урамшуулж өгөх юм байна гэдэг үүднээс энэ зөвлөгөөний дагуу бид нар бол тийм одоо урамшууллын тогтолцоог бий болгоод шалгалт авсан. Ингээд одоо нийт 5 дугаар ангийн хүүхдүүдээс шалгалт авахд ангийнх нь хүүхдүүдийн дунджийг нэмээд үзэхэд 60% босгод авж байгаа үндсэндээ 6 анги байсан. Бусд нь бүр 60%-аас доод. Ингэхдээ Говьалтай аймгийн хувьд бол бага боловсрол унжжээ. Говьалтай аймгийн боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон шалтгаан. Эзэлтийн шалгалтын түн улсын дунджаас доогуур үнэлэгдсэн. Хүүхдүүдтэй чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд Улаанбаатар хот руу шилжүүлэн сургах нь ихэлсэн. Хүүхэд бүрийг сургах, хөгжүүлэх асуудал орхигдсон. Эцэгийнхээ оролцоо хангалтгүй. Багш нарын хандлага чин сэтгэлээсээ биш. Хөтөлбөр хэрэгжснээр 5 жилийн дотор Монгол улсын шилдэг сургалттай аймаг болно. Хүүхдүүд аймагтаа чанартай боловсрол эзэмшинэ. Сургалтын чанараа сайжруулж, ахиц гаргасан хүүхэд нэгүрийг дэмжинэ. Сургалтын чанарыг сайжруулахад төрийн болон төрийн бус байгууллага эцэгхийн оролцоог эрс нэмэгдүүлнэ. Багш нэгүрийн мэдлэг чадвар, сургалтын чанарын ахиц, заах арга зүйд дүгнэлт хийж, жилд 1 удаа урамшуулна. Говьалтай аймгийн боловсролын чанарыг сайжруулах дэд хөтөлбөр. За энэний дараа бол одоо үндсэндээ бол 6 сарын туршид одоо бид нар Говьалтай боловсролыг сайжруулах хөтөлбөрийг боловсруулсан. Ингэхдээ хүүхэд нэгүрийг хөгжүүлж, сурлагын түвшнэн сайжирсан ангийн багш, эцэг эх, сурагчдыг мөнгөн хэлбэрээр урамшуулах болсон юм. 28 багшийн маань 14 нь энэ аймгийн засаг даргын санаачлан хэрэгжүүлсэн сургалтын чанарыг сайжруулах дэд хөтөлбөрт болцлыг хангаж 4 саяас 6 сая төгрөг хүртэл авсан байна. За ингээд хүүхдүүд маань бас агчамжлалтай үнэлж манай бага ангийн сурагчдын 184 сурагч нь агц амжилттай үнэлүүлсэн бас урамшууллыг авсан. Эцэг эхчүүд багш бидний баярлуулах их сайхан үйл ажил байгаа. За ингээд энэ шагналаас гадна бид нар энэ сургалтын чанар ерөнхийдөө Говьалтай аймгийн сургалтын чанар бас яг анхаарах цаг болсон байсан. За энийг яг энэ удирдлага хүмүүс анхаарч үзээд ингэж санаачлан ийм хөтөлбөр хэрэгжүүлснээр бидэнд ч гэсэн урам зориг өгсөн, эцэг эхчүүд ч гэсэн урам зориг өгсөн, бүх талаасаа ингэж ажиллах эрч хүчийг өгсөн ийм сайхан ажил болсон. 2015-аас 2016 оны хичээлийн жилд гэхэд орон нутгийн сангаас нийтдээ 300 сая төгрөгийг боловсролын салбарын урамшуулалд олгохоор төсөвлөж 36 багшийг 93 сая төгрөгөөр, 15 сургууль цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлт тус бүрийг 500 мянган төгрөгөөр, хичээл сургалтанд ахиц гарan суралцсан сурагчдад 21.2 сая төгрөг, нийтдээ 163 сая төгрөгийг амжилт гаргасан багш сурагч эцэг эхэд гардуулан өглөө. Ингээд 5 жилийн хугацаанд тэр 500 сая төгрөгийн ийм төсөв батлагдсан юм хөтөлбөр. Энэ Монгол улсын засгийн газраас энэ боловсролын чанарын шинжилгээг хэрэгжүүлж байгаа. Энэ бол одоо боловсрол бол гарцаагүй хийх ёстой ажил. Энийг дэмжиж аймгийн засаг дарга, аймгийн иргэдийн хурал, одоо аймгийн дэд хөтөлбөрийг одоо баталсан. Дэд хөтөлбөртөө бол одоо хэд хэдэн одоо зорилтуудыг дэвшүүлсэн. Говьалтай аймгийг бол одоо ямар ч байсан одоо сүүлийн 5 жилд улсын
хэмжээний одоо дундч хэмжээний улсын хэмжээний одоо сургалтын амжилттай болох юм зорилттой байд. Тэгэхээр нэгдүгээрт бол одоо хүүхдийг хөгжүүлэх. Хоёрдугаарт багшийг хөгжүүлэх. За гуравдугаарт эцэг эхийг багш эцэг сурагчдын одоо энэ гурвалсан амьд холбоог бий болгох. Ийм л одоо зорилт төвшүүлсэн. Мөн нэг шин арга барил нэвтрүүлсэн нь эцэг эхчүүд өөрсдийн хүслээр хүүхдийнхээ хичээл сууж багш болон хүүхдтэй хяналт тавих боломжийг гаргаж өгсөн явдал юм. Тухайн эцэг эх бүдүүн өдрийн хичээлд суухаар бол орон нутгийн зүгээс тухайн өдөр нь цалинтай чөлөө олох журам гарган ажилласан байна. Ингэснээр тухайн эцэг эхэд хүүхдийгээ суулганд анхаарах бодит үр дүн мэдэж энэ нь хүүхдийн сурлах хүмүүжилд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн юм. За юуны өмнө аймгийн засаг даргад баярлаж байгаагаа илэрхийлье. Мөн дэд хөтөлбөрийг хэлэлцэж баталсан аймгийн иргэдийн урлын тэргүүлэгчдтэй нийт эцэг эхчүүдийн өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. За хөтөлбөр хэрэгжснээр хамгийн гол зүйл бол эцэг эх бүр хүүхдийнхаа төлөө санаа тавьж анги хамт олноос зохион байгуулж байгаа ажилд санаачлагтай идэвхтэй оролцдог болсон нь энэ дэд хөтөлбөрийн бас үр дүн гэж бодож байгаа. Гол цөм нь болохоор одоо энэ хөтөлбөр дээр хөндлөгийн шалгалт гэдэг орж ирээд байгаа шүү дээ. Засаг даргын нэмж шалгалт гэдэг, сумын засаг даргын шалгалт, иргэдүүлэн дарга гэдэг дэрэмжийн шалгалт гэдэг байдлаар орж өөрөө бид суралцж явцын нуунд нэгээд энэ шалгалт аваад ингээ хүүхдүүдийн үр дүнгийн ингээ дүгнээд ирэхээр аяндаа нөгөө багш нарын димааж нөгөө хичээл заах ур чадвар нь хүүхдүүдийн маань гэсэн хичээлдээ идэвх зүтгэлтэй оролцох байдал маань нэмэгдээд байгаа. Тэгээд одоо эхний шалгалтаар иймэрхүү үр дүнтэй гарчлаа. Тэгээд эцэгчүүдэд дүнгийн хурал хийж байгаа юм л да. Тэгээд дараагийн шалгалтаа хэрвээ хүүхд маань одоо үр дүнтэй суралцаад дахиад ингээд амжилттай суралцах юм бол ингээд засаг даргын нэмж хөтөлбөрийн маань үр дүн бас шагнал урамшуул гэхээр бас хүүхдүүд бас сонирхож чинь бас арга гэрийнхнээс хүүхдүүдийн сургалтын байдлаар анхаарал хандуулж. Хоёр дахь асуудал нь болохоор нэг хөтөлбөрийн үр дүн ба нэг эцэгчүүдийг нэг хичээлд ингээд суулгаж байгаа шүү дээ. Ээжтэд одоо заавал тэр бас хөндлөгийн шалгалт гэхгүйгээр бас өөрсдөө бас хүүхдүүдийн ур чадвар хэр болж байгаа гэдэг бас үнэлгээ ингээд явж байгаа. Өөрөөр эцэг их сургуулийн хоорондоо холбож байгаа асуудал нь маш их нэмэгдсэн. Үүнийхээ үр дүн ч гэсэн одоо хүүхдүүдийн чанар бол сайжраад сургалт монголд сайн болсон. Говьлдан аймгийн засаг дарга Амгаланбаатарын санаачилсан боловсролын чанарыг сайжруулах дэд хөтөлбөр хүүхэд нэгүрийг орон нутгатаа чанартай боловсрол эзэмшүүлэх, багш нэгүрийн мэдлэг чадвар, сургалтын чанарын ахиц, заах арга зүйд дүгнэлт хийж жилд нэг удаа урамшуулснаар алдаан боловсролын түвшин 2020 он гэхэд улсын хэмжээнд ихний байруудад орох бүрэн боломжтой гэж үзэж байна.